Өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бид нар өчигдөр Баян овоо салдгийн тэр хавьд хоноод яг газар нутгийн нэрийг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр Төмөнцөгт Сүхбаатар аймгийн Төмөнцөгт сум гэж байгаа шиг байна шүү. Тэрүүгээр дайрж ороод ер нь тэгэл Цэлийсэн талаар явлаа. Ер нь бол Улаанбаатар хотоос гараад Хинтээ аймаг хүртэл хэд хэдэн даваад за наашаага ерөнхийдөө тийм жигд гөвөө маягийн юмнуудыг даваа. За одоо бол яг ийм тал ногоон талаар явж байна. За малхуу бол сайхан тарг хүч сайтай. Ер нь бол бод голцоо мал тийм байна. Тэр юу руугаа Төмөнцөгт за Баян овоо тэр тал руугаа. За одоо бид нар өнөөдөр за бараг гээд Төмөнд юу лээ? Хөлбөөр гээд энэ сумын нутагт ирээд орж байна. Тийм бараг ястангууд байдаг гинэ. За тэр нарийн түүх мөхн энэ дэр гарнаа. Тэгээд бас их сонин түүхтэй юм байна. Баян баргын за энийг сонсоо. Буян заяа аман гişиг бараг хон минь үү гэж. Бараг хон юм. За. Өөр Монголд ялангуяа баян баргууд гэж дээр үсэ. Тэгээд тэр чигээр баян баргууд чи айгүй Япон эзэгтэй 20 жил айгүй олон хүмүүс Японы тэрэг болчихсон. Тэгээ баргын шууд дахиад 240 сургууль байгуулдаг Япончууд. Тэгээ багшийн сургууль, эмнэлгийн дунд сургууль байгуулдаг гэсэн мэт Япончууд. Энэ тук. Өөр Монголд тал Манжуурын бар уртын ус төр Хөлбөөр байдаг шээ тий. Хөлбөөр аймаг гээд тэр нутгаараа идэж чи Хөлбөөрийг нэрсэн баггүй. Тий. За баярлалаа. Шилхүүт. Яасан. За баярлалаа. Отоос явна. Тий. За баярлалаа. Бичиж байгаа шүү зүгээр үстэй. За баярлалаа. 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 Яар байт. Ингээд байгаа. Айгүй ингээд байгаа байхгүй. Айгүй гоё. Монголчууд үнэхээр гайхамшигтай хүмүүс юм аа. Хандаа гоолаа. Баярлалаа. Нэр гоолаа. Сайн байцгаана уу? Улаанбаатараас Дорнот. За тэгээд өнөөдрийн аялал бол үндсэндээ нэг л сэтгэл төрлөө гэж бодож байна. Ер нь яг энэ за ялангуяа тэр нөгөө манайхны хэлж яриад байдаг тэр за тэр нэг муухай нэртэй зам нэг муу замаас наашаага ер нь нэг тийм дугуйтай аялагчдын тал нутгаар нэг аялж үзвэл гоё юм байна. Үнэхээр бас бүр аялж үзээсэй гэж бодож байна. Ялангуяа дугуун унах дуртай, дугуун тайртай, дугуун аялал дуртай олон одоо залуучууд байдаг. Энэ талд ирж энэ Дорнотын Цэлийсэн талд ирж дугуун аяллыг хийж үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гайхамшигтай гоё аялал үт юм байна. За тэг өнөөдрийн богинохон бичлэгийг оруулъя. За үндсэндээ бас орой өдөр нэлээд ачаалттай явж байгаа учраас оройн бичлэгээ өөрөө монтажлаад яг CapCut руу оруулаад тэгээд богинохон монтаж өгөөд өөр нэг шуум оруулаад ингэж хийчихдэг. Тэгээ өнөөдрийн төрсөн сэтгэлийг дахин хэлэхэд дуугаар айлах дуртай бол Дорнотын тал нутагт тийш дууж игээрээ заам нь гоё, үнэхээр гоё. Маш гоё таалагдсан шүү. Үнэхээр гоё кайф авсан шүү гэж шилмээр байна. Баярлалаа та бүхэнд.